5000 ракта 5 давхар байшин 2 ширхэг. Нийлээд 5000. Нэг нь 2500. Кулинг гэж яг юу байгаа вэ? За тэгээд тэр консалтинг хэсгүүд нь ер нь хятад консалтинг үзүүлээд эхэлж байгаа юм уу? Яаж байгаа юм те? Аха. За консалтингийн тухайд ийм юм. Би яг очиод ингэ явж исэн чинь амар ууртын нэгний павильон баггүй. Байхад энэ ямар хүснэ гэдэгт харсан чинь. Одоо ингээ 300 мянган хүн амтаа нэг жижигхэн хот. За жижигхэн гээд хятадаа бол жижигхэн тий. Гэтэ манадаа бол одоо 300 мянган хүнтэй аймаг бол байхгүй л байгаа л да. Тийм байхгүй л байгаа. Гэтэ одоо юу гэдгийг ингээл залуучуудын хот ч гэдэг юм уу технологийн хот гэж нэрлээд одоо тий дархан эрдэнэтийг ч юм уу аль нэг газрын нэг иймэрхүү чиглэлээр хөгжүүлэх бас гоё гэж магадгүй тийм. За сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд Seven-Us podcast-ийн энэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт бол Голомт банкны дата төв хариуцсан инженер Баттэмбэрэл маань орж байна. За Баттэмбэрэл бол өмнө нь манай мөөгийтэй бас хамтарч манай Seven-Us podcast-д нийт үзэгчдэд дата төв, дата төвийн дэд үтцийн талаар товчхон мэдээлэл бол хүргэж орж исэн. За мөн бидний урилгыг хүлээж авч подкаст нь дахин орж аваад баярлалаа. За баярлалаа. Дахин олсож байгаадаа таатай байна. За ажил нь сайн уу? За ажил тавлаг. За та бүхний ажил тавлаг үстэй. Бид хэд сайн. За бид хоёр өнөөдөр ер нь юу ярих вэ гэхээр сүүлийн үед яг дата төвийн талаар шин соргог янз бүрийн мэдээнүүд бас манай Монгол улсад болоод ах шиг байна. За тэгээд олон улстай ч гэсэн үзэсгэлэнгүүд их зохион байгуулагдсан байна. Тэгэхээр Баттэмбэрлийн хувьд бол үзэсгэлэнд оролцоод за шинэ мэдээллүүдийг ингээд аваад ирсэн байгаа. Энэ талаар ер нь технологи сонирхогчтой бас хуваалцъя гэж бид хоорондоо ярилцаад ингээд энэхүү дугаарыг хийж байгаа гэсэн үг. За дугаар эхлэхээс өмнө бас манай дугаарууд ерөнхийдөө спонсортой болж ер нь хүрж байгаа. Тэгээд энэ дугаарын спонсороор Teso Group-ийн Tino Super App маань спонсороор орж байгаа. За Tino Super App-ийн хувьд бол олон улсын Grab гэдэг платформтой хамтарсан байдлаар Монгол улсад бас нээлттэй хийгээд ингээд ажиллаж байгаа тий. Такси, payment төлбөр тооцоо, мөнгө цэнэглэлтүүд. Тэгээд дээрэс нь манай Монголд одоо байхгүй нөгөө зөөврийн одоо хөргөгч гэх юм уу да тий. Хөргөгчөөр бас төлбөр тооцоо хийгээд ингээд явж байгаа юм байлээ. Хөргөгчөнд бараагаа зараад тэгээд шууд Tino app-аараа одоо хөргөгчөө онгоолгоод бараагаа авахд бол AI бас ажиллаж хүнсний хөргөгч гэсэн үг тийм. Нэг хятад бас байгаад байдаг шүү дээ тийм хөргөгчөөр ажиллаж байгаа. Тэгээд бараа хөргөгчөө онгоолгоод бараагаа авахд ер нь бол нөгөө эхлээд аппаараа уншуулж байгаа юм. Тэгээ хөргөгчөө нээгээд авахд шууд одоо AI ажиллаад тухайн хөргөгчнөөс ямар бараа гарч байгаа вэ гэдгийг уншуулсан эзэн дээр нь чаржлаад ингэж төлбөр тооцоог нь хийх юм зорилготой байлээ. Тэгэхээр Twitter-ийн ярианы сэдвтэй бас нийцэх байх гэж бодож байна. Тэгээ ер нь хоёулаа ч бас AI талын юмнууд ярина гэхээр Tino маань ч гэсэн ялгаагүй энэ дээр AI-ийг хэрэглээд явж байгаа гэж бол ойлгосон. Тэгэхээр Teso Group-ийнхандаа Tino app-ийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. За яриагаа юунаас эхлэе гэж бодсон бэ гэхээр саяхан одоо бараг 7 хоногийн өмнө нөгөө Uptime Institute-ийн ирээд нэг байгууллагын дата төвийн сертификатыг олгоод явсан гэж бол сонссон. Яг нээлттэй байгаа мэдээлэл учраас байгууллагын нэрийг хэлэхэд манай одоо чив дээр хоёулынх нь ажиллаж ирсэн өмнө ажиллаж ирсэн хаан банк маань 3 дахь дата төвөө нээгээд аль бие ёсоор Uptime-аас Tier 3-ийн сертификатыг бол авсан гэж сонссон. Тийм мэдээ бол угаасаа Uptime дээр гарсан байлээ. Тийм. Tier 3 гэж юу нь яг
ямар үзүүлэлт байгаад байна. За тэгээд миний ойлгосноор бол Монголоос одоо анх удаа яг аль биесээр сертификат баталгаажуулаад авч байгаа гэж бол ойлгож байгаа. Тэгэхээр эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. За мөн банкныхандаа бас баяр хүргэе тий. Том ажлын ард гарсан. Том ажлын ард гарсан байна. Зүгээр эхэлж байгаа сураг мэдээг нь бол сонсч ийсэн. Гэтэ маш богино хугацаанд билдингийн дэд бүтцийг нь бүх зүйлийг нь сервер тий дэд бүтцээ айгу богино хугацаанд бэлдсэн байна гэж хийсэн байна гэж бол би ойлгосон. Тэгэхээр банкныхандаа бас баяр хүргэмээр санагдаж байгаа. Тийм тий баяр хүрэх нэрхтэлтэй тэр чинь аюу том ажил л та. Тий. За тэр 3-ын тухайд бол өмнө ярьжсэн тэр 1-ээс 4 шатлал. Тэрээс 2 дахь шатлал. Яг 3-ын тухайд бол ерөөдөө нөөц төхөөрөмжүүдтэй байх хэрэгтэй. Дээрээс нь ямар ч асуудал гарч ирсэн одоо зогсолтгүй явах хэрэгтэй гэсэн тийм зарчмууд баримталдаг юм тийм. Тийм ерөнхий зарчим л тийм. Яг бүр задрал бол маш олон ингэ детальч задарна одоо ингээл яах хэрэгтэй ингээл маш олон чеклистийн юм бол бүгдчиж тийм төвшөнд очтой. За ямар ч гэсэн хаамхны хаан бол энэ шалгуур ингээл давсан байна. Тэгэхээр бид нэр олон улсад төлөвшөрсөн анхны тэр 3 зэрэглэлийн дата төв тийм улс болсон. Одоо энэ бол баг дэлхийн дата төвийн газрын зураг гэж байдаг. Тэн дээр баг тэмдэглэх болов гэж бодож байна. Тийм. Тэнд яа тийм хоёроос дээшүүдийг тэмдэглэдэг гэсэн үг юм уу? Би бол тэн дээр бигүүдийг тэмдэглээд байна гэж бодож байгаа байхгүй. Ерөнхийдөө зэрэглэж явах өндөртэй нүдэг. Тийм. Тэгээ өмнө ялаа ярьж байгаа өмнө ярилцчихсан ч тэгэхээр ер нь дэлхийд нэг 8-аас 10,000 дата төв байгаа байхгүй. Одоо зэрэглэл нэлээд өндөр. Тэгээд тэрний нэг нь л болж байгаа гэсэн. Тийм байна. Тэгэхээр ер нь бол одоо банкны үйлчилгээ чи өөрөө угаасаа тасралтгүй явах хэрэгтэй байдаг тий. Тэгээд зүгээр нөгөө таймын мэдэн дээр үлээ тий 99,980 хэд гэсэн 83 ч үлээ нэг тиймэрхүү одоо лай юу гэдэг лээ ер нь нөгөө аптаймтай байх хэрэгтэй буюу ер нь тасралтгүй л ажилладаг чаддаг байх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр ер нь нөгөө том байгууллагууд маань бол дэд бүтц рүүгээ дата төв рүүгээ бол маш их анхаарал хандуулж байгааг нь илэрэл болж байна л да. Тэгэхээр араасаа одоо бас ингэ гараад ирэх бах. Би зүгээр дам сонсоход Unity л бас шинэ дата төв барьж байгаа гэж бол сонсч ийсэн. Тийм. Тэгэлгүй яг яг бизнесийн тасралтгүй ажиллагааны хамгийн гол суурь зүйл бол дэд бүтцийн физик дэд бүтцийн найдвартай байдал. Тэрийг л яг стандартын дагуу журмаар хийх юм бол бид нар бол ямарсан ажиллах боломжтой. За саяхан урагшаа явчаад ирсэн сураг байсан тий. Ямар үзэсгэлэнгүүдэд үзв, ямар ажиллаар явв. Урд дата төвөр бас орсон, зочилсон гэж хэлсэн. Хэр том дата төв байна. Тэгээд тэнд очиод ер нь юу бодогдов? За урагшаа 25 оны 11 сард явсан. За. Тийм Шанхайд болдог Хятадын дата центрийн хамгийн том үзэсгэлэн. Тэр дэцэн тэнд одоо бүх Хятадын дата төвийн одоо үйлдвэрлэгч нар очиж одоо зохион байгуулдаг гэсэн. Тийм ивент болдог. Ерөнхийдөө тэр чинь нэг 80 гаруй үйлдвэрлэгч нар бол байнга оролцдог. Нийт том болж байгаа одоо талбай нь бол 86 мянган метр квадрат тийм том юм талбайтай. Ер нь бол тэр болдог одоо хэсэг гэх юм бол 10 хэдэн тийм том павильон спортдаг. Тийм том болдог гэсэн. Эвент болдог гэсэн. Тийш очиод ирсэн. Тэгээд би гол зорж ирсэн юм болохоор дата центрийн үйлдвэрлэгч нарын одоо бүтээгдэхүүн хийсэн ажилласан бай тээ. Тэнд одоо ямар шин шийдлүүд гарсан бэ? Шинэ компаниуд ямар компаниуд нэмэгдсэн бэ? Хуучин компаниудын бүтээгдэхүүнүүд яаж сайжирсан гэж явсан. Яг одоо юу тэнд бол яг дата центрийн бүс нь бол 5 зоонтой байсан. Тэрнээс одоо хамгийн сонирхолтой 2 зоон бол консалтинг зон. Нөгөөх нь болохоор liquid cooling зон гэдэг. Liquid cooling шингэн хөргөлт. Энэ жоохон урагшаа болоод ярьчих. Шингэн хөргөлтийн гэд ойлгож байна liquid cooling. Энэ 2 зоон бол өмнө нь бол байгаагүй байхгүй. Би энэ үзэсгэлэн өмнө 8 жилийн өмнө явж исэн.
Тэгээ яг 8 жил бас эртэл явсан. Тий, эрт явсан. Дээр үед л явсан байна. Тий. Тэгээд энэ хоёр анхаарал татсан. Энэ хоёр зүйлийг бол би бас одоо нийт сонсогчд, үзэгчдэд зориулаад бас ярьж өгвөл зүгээр л гэж. Одоо тэр нь ирсэн байгаа. Тэгээд нэг өөр нэг дата төвөр зочилсон гэдсэн. Тэр нь ямар дата? Дата төв рүү зочилсон нь болохоор энэ Хятадын Гансу аймгийн Жинчан гэдэг жижигхэн хот байгаа. 300 мянган хот байдаг. Тэр хотод бол ер нь бол тэр 3 зэрэглэлийн big data center байдаг. Энэ дата төв рүү бас би яг 8 жилийн өмнө очиж байсан. Гүйцэтгэл нь 50% тах. Одоо бол ашиглалтанд ороод 7-8 жил болсон. Тийм байна. Тэрний дараа би яг дахиж очиж бас ямар хуу дата төв болсон бэ гэдэгт очиж үзээ. Ярилцсан. 300 мянган хүн амтай. хүн амтай тий. Тийм бот. Тэгээ ерөнхийдөө энэ хоёр сэдвийг үзэгчтэй сонирн болохоор эндээс юу ойлгож авах хэдүүлээ цааш яах вэ гэдгийг яриа. Тэгээд одоо ингээ 300 мянган хүн амтай нэг жижигхэн хот. За жижигхэн гээд Хятаддаа бол жижигхэн тий. Гэтэ манадаа бол одоо 300 мянган хүнтэй аймаг бол байхгүй л байгаа л да. Тийм байхгүй л байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг ингээл залуучуудын хот ч гэдэг юм уу технологийн хот гэж нэрлээд одоо тий дархан эрдэнэтийгээ ч юм уу аль нэг газрыгаа нэг иймэрхүү чиглэлээр хөгжүүлвэл бас гоё гэж магадгүй тий. Одоо хойд гарц руугаа хойшоогоо орхон дархан байна. За эсвэл ингээд ер нь нийслэлээсээ нэг юм салгахгүй болвол одоо болохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр илүү цахилгааны дэд бүтцийнхаа төв мөвийг ингээд агаад дарахныгаа ч юм уу тий. Ийм дата төвийн технологийн хот болгоод эсвэл дархан аймгийнхан маань өөрсдөө энэ дээр ингээд амбицлаад тий олон улсын янз бүрийн одоо юу гэдгийг хандив тусламж аваад ингээд хийж бол бас болон дархан ч одоо хүүтэн за тэгээ голоод агсан ийм хүндий байдаг шин. За эсвэл өмнө говь жишээлбэл сая нэг өөр ингэсэн дата төв барьсан гээл анх удаа баг аймагуд дундаас өөр ингэсэн дата төв барьсан гэдэг байгаа. Тэгвэл өмнө говь руу яагаад байж болохгүй юм те. За эсвэл жоохон шороо шуурдаг салхи шуурга ихтэй байгаад байвал бас болохгүй ч гэдэг юм уу. Ингээд ер нь яг нөгөө бүсчилсэн хөгжил гэдэг энэ зарчмаараа те Монгол улс бас нийслэлээсээ зарим зүйлийг ингээд гаргуулах зүгээр л ах шиг байна. Надад бол тэгж бодогддог. Тий. Яг энэ ингээд төлөрчхөр одоо бидний бүсчилсэн хөгжил гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд ингээд бүс нутгуудад ингээд дата төв байгуулах гэхээр ерөөсөө тэр нөлөөлж байгаа хүчин зүйлсийн үгээр боловсруулж болж байгаа. Тэгэхээр яг л түүний хэлдэг ингэж бүсчилсэн хөгжлөөр хөгжүүлэхгүй бол бид нэр одоо ямар нэг юм бэкап ямар нэг дата төв бэкапыг энд байгуулъя гэхээр тэнд очиж ажиллах юм байхгүй болж байна. Тэгээд дээрэс нь дэд бүтцэн сайн хөгжиж болохоор нэг газар төлрөөдөг учраас бидний бэкап одоо network байдлаас хангагдаж чадахгүй байгаа л та. Тийм байна. Ингээ сая ингээд банкар бодоод үзэхээр банк ер нь бол өөрсдөө имплемент хийсэн гэж байгаа шүү дээ. Монгол компаниуд л ер нь энэ дээр төлхөө оролцсон гэж бол би сонсон. Тэгэхээр бид нар бол 2-3-ын төвшний дата төвийг бол бариад тэнд бол ингээд бүх дэд бүтцийг нь хангаад ингээ хийчихвэл чадж байгаа юм байна. Саяын чиний очсон тэр нэг Тэжинсва хотын дата төвтэй ижилхэн дата төвийг бол бид нэр бол хийх боломж бас байгаа л юм байна тий. Байлгүй байх уу тий. Одоо манай сая одоо тэр 3 дээр ажилласан компаниуд бол амар том чадамжтай болчихж байгаа байхгүй. Яг дэлхийн тэр аудиторуудын стандартыг тий шалгуураар ороод тэр одоо болохгүй байгаа зүйлийн засаа сайжруулад тий. Тэгэл чи 2 хоногт тэр чи ер нь бол сертификат чинь 2 хоног үргэлжлэх байхгүй. Тэр 2 хоногт бүгдийг шалгуулад амжина гэдэг бол тэр хэмжээний одоо ойлголтыг аваад за дараагийн түвшинд маш том шат агсан юм бол. Яг зөвхөн хэмжээний хувьд бол манайх жижиг юм байж болно. Гэхдээ томыг барих чадамж суурь нь бол сайн тавьж байгаа гэсэн. Тийм байна. Тий. Боловсон хүчнүүдээ аягүй сайн бэлтгээдээд авч чадж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. За Шанхайд за liquid cooling гэж яг юу байгаа вэ? За тэгээд тэр консалтинг хэсгүүд нь ер нь хятад консалтинг зүйлээд эхэлж байгаа юм уу? Яаж байгаа юм тий? За консалтингийн тухайд ийм би яг очиод ингээ явж исэн чинь амар ууртын игний павильон байхгүй. Гайхаад энэ одоо ямар бүсний юм болыг харсан чинь консалтинг бүс тараад. Тэгээд тэнд бол би яг нэг 5 компанитай л уулзсан л да. Зөндөө олон компани байсан. Тэд нар бол яг зүүн өмнөд ялангуяа Тайланд энтрүүд төр юу өгöd эхэлчих. Консалтинг өгöd эхэлчих. Хятад бол анх 8 жилийн өмнө консалтинг нэх өгдөг байсан юм. Анх би 8 жилийн өмнө сургалтын цугаа явж байхад
хятад нэг Бээжинд очиж сургалтанд сохоод нөхдүүд дөнгөж ингэ сурч эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь яг өдөрт бүр үнэхээр амар болцсон байна. Тэгээд бүгдээрээ амар сайн англиар ярьж байна тэр улсууд нь. Тэгээд амар сонирхож байна. Ер нь бол Монголоос явж ирж байгаа юм тий. Танад ямар ажлыг хамтран биднээс тэгсэн гэд. Үнэхээр амар туршилттай болчих. Хийсэн бүх төслүүдээ харуулсан. Бүх контактыг би авсан. Тэгээд ямар ч юм үнэхээр миний санснаас илүү хөгжсөн хятад яг консалтинг талтай бол амар дата төв байсан юм. Тэр нь бол үнэхээр онцлог юм байсан. Тэрний яг одоо нөлөөс хүчин зүйл нь юу гэхээр хятад Uptime Institute-тэй маш сайн хамтарч ажилласан. Uptime Institute яг нэг сурсан хүмүүсийн ростерлоор харах юм бол хятад л маш их байгаа. Тэгэнгүүт тэр хүмүүс чинь ингээд нэг дата сургалтандаа сураад гарч ирээд дата төв бариад туршлагачаад дахиад дата төв бариад ингээд явж байгаа хэрэг. Одоо сүүлийн үед яг хамгийн их дата төв баригдсан газар бол хятад шүү дээ. Азад нийт одоо түрүү жил бол 900 гаруй байсан. Одоо бол бараг 1200 дата төв байх болцсон байх хэвээр. Тэр би тийм харсан. Тэгэхээр ер нь бол дата төвийн хөгжлөөр бол одоо дата нийтэд бол үнэхээр тэргүүлж эхэлж байгаа. Дэлхийн 15 дата төвийн 2 нь хятад байгаа шүү дээ. Тийм бай тээ. Тэр утгаараа би бол тэрийг бол амар сайн ойлгосон. Тэгээд нөхдүүд бол үнэхээр сайн хөгжсөн мөлий. Юуны тухайд бол liquid cooling-ийн тухайд бол за liquid cooling-ийг ярихаас өмнө нөгөө нэг бас хүмүүстэй мэдээлэл хүүднээс яагаад шингэн үргэлт гараад ирвэ гэдэг талаас нас ярих хэрэгтэй болов гэж бодож байгаа. Ингэж байгаа. Одоо бидний уламжлалт дата төв ашиглаж байгаа серверүүд ба тийм 3-5 килобайтын хүчин чадалтай байгаа байхгүй. Нэг өдөө сервер шүү дээ. Компьютерс. Тэгэнгүүт бидний одоо өдөр тутмын хэрэглэж эхэлж байгаа AI хиймэл оюун ухаан маань за илүү өндөр хүчин чадалтай компьютер дээр ажиллах хэрэг шаардлагатай байдаг. Тэгвэл өндөр хүчин чадалтай компьютер чинь илүү их халт үүсгэн тэр халтыг одоогийн бидний ашиглаж байгаа уламжлалт технологи хөрвөж дийлэх болж байгаа. Тэгэнгүүт бид нар тэр шингэн үргэлтийн шийдэл гэдэг юм руу өссөн үсийг орхолцож байгаа байхгүй. Тэгээд хятадууд жоох дэлхийн дээр ер нь шингэн үргэлт рүү шилжиж эхэлсэн байгаа. Түүнийг хятадууд угаасаа технологиор тэргүүлж байгаа учраас яг тэр үзэсгэлэн дээр бүхэл бүтэн бүр зон болгоод оруулсан. Маш олон компаниуд байсан гэж. Уламжлалт шийдэлтэй би ганцхан компани харсан. Бус нь бол дандаа шингэн үргэлтийн талаар ингэж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, ярьж байгаа, нэвтрүүлж байгаа, хэрэгжүүлж байгаа компаниуд байсан. Юу гэхээр нөгөө шингэн хүргэлт гэхээр за одоо яг хөдөө энгийнээр төсөөлвөл зарим нэг персонал компьютерууд график карттай өндөр график карттай персонал компьютерууд бас шингэн хүргэлт яваад байгаа шүү дээ тийм нэг юм CPU-гээр нэг юм бахан курс ингээл яваал тэгэл CPU-гээр нь хөргөөл ингээл хөргөө явж идэг гэдэг. Тэгэхээр ер нь нэг ёсонд одоо машин шиг гэж хэлэхэд бас болно тийм. Бараг одоо машины хөргүүрч нь бас л шингэн хөргөлт ажилдаг гэдэг шиг. Уламжлалт хөргүүр гэхээр зүгээр л air conditioning хэлж байгаа гэсэн үг зөв үү? Тий, ер нь одоо их дата төвд ороход ингээд шалганд орос үлээж байгаа. Эсвэл rack and bolt-ийн Android систем суудсан гэдэг чинь rack-ны болт сүлээдэг. Тий. Тэр системүүд маань одоо ерөөхдөө нэг дээдл нь 15 кВт-ийг л яг хөргөх чадамжтай болж ирж байгаа. Одоо бид нэр 20 кВт юм уу 15-аас дээшээ GPU сервертэй тий GPU тоноглолтой сервер ашиглах юм бол бид нэр зайлшгүй сайжруулахгүй бол яаж ирж байгаа гэсэн. Хөргөж чадхаа болж байгаа гэсэн. Технологийн өвдгөр шиггүй. Үйл ажиллагааны зардал ихтэй бол маш их одоо хөргөлтөөр зодож одоо хөрөх болчихж байгаа. Тэрэнд яг маш богино хугацаанд маш өндөр дулааныг өөртөө шингээж аваад хөрөх чадвартай технологи одоо шингэн хөргөлт болж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр шингэн хөргөлт нь өөрөө юу те одоо шингэн нь ингээд серверээрээ ингээд эргэлдээд байж идэм үү? Эсвэл одоо яг яаж ажилтгийг? Одоо компьютерийг бодвол серверийн одоо CPU болон GPU өөрөө ингээд хөргөдөг одоо кулерүүд байгаа шүү дээ тий. Кулерүүд байгаа. Тэгэнгүүт тэр кулерүүдийг дээр нөгөө шингэнүүд нь дамжаал тэр кулерүүдийг л хүүтэн байлгаж идэг буюу нөгөө чипний халалтаас сэргийлж байгаа гэсэн үг нэг ёсондоо тийм үү? Тий.
Яг нь шингэн хөргөлт нь за би бас яг өөрөө яг мэрэгжлийн хөргөлтийн инженерс биш. Гэхдээ бас яг жоохон энэ талаар жоохон судлаад гэсэн. Ер нь бол шингэн хөргөлт дотроо ингээд одоо гарч иж байгаа технологи 3 байгаад байна. Ямар 3 технологи вэ гэхээр эхнийх нь болохоор rear door систем гэдэг. Хоёр дахь нь болохоор direct to chip гэдэг. Яг чип рүү хөргөж байгаа. Гурав дахь нь болохоор immersion tank гэдэг. Ийм 3 систем. Шийдэл бол одоо гаргачлал гаргацсан байгаа. Яг энийг хөгжүүлээд эхнээсээ нэвтрээд хэрэглээнд ороо явж байгаа гэсэн. Тэр rear door гэдэг зүйл нь болохоор одоо нөө rack байгаа шүү дээ. Тий. Яг rack-ны ингээд арын хэсэг дээр чинь төхөөрөмжүүд чинь хойшоо халуугаар гаргаж байгаа шүү дээ. Яг тэр хэсэг дээр нь юм хөргөлтийн тусгай юм хартан тавьчихж байгаа. Тэр нь ингээд цаанаа өөрөө циклдэж байгаа байхгүй юу? Одоо шингэнэ циклдэж байгаа. Яг тийшээ халуунаар үлээгээд тэр халуугаар хартан маань шингээж аваад цаашаа одоо дулаан солилцоор руугаа өөрөө явуулаад хөргөлтийн гормыг хийж байгаа гэсэн. Тэр нь болохоор жоохон бага чадлын төхөөрөмж 30 хүртэл киловаттын төхөөрөмжүүд юм да. За тэгэнгүүт хоёр дахь бол direct chip гэдэг байгаа шүү дээ. Тэр нь болохоор яг төрөний өөрийн чиглэлээр яг компьютерийн тэр серверийн яг тэр GPU дээр GPU-ч маш өндөр халт өгч байгаа. Яг тийшээ нэг талаас хөрсөн шингийн ирээд тухайн халж байгаа халууныг өөдөө шингээж аваад буцаад гаргаад тавьж байгаа. Тэр хэсгийг хэлээд байгаа. Яг чипийн дээр очиж үйлчилж байгаа гэсэн. Гурав дахь нь болохоор тэр immersion tank буюу одоо нэг юм бассейн шиг эсвэл юм хөлдөгч шиг юм байна. Тэр дотор тусгай зорилтын диэлектрик шингэн байгаа. Тэр шингэн лөө шууд серверээ хийж байна. Шууд серверээ тэр шингэн лөө хийж байна. Тэгээд тэр дотор ажиллана. Бүр тийм технологи байгаа. Одоо шууд усан тал төрж гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэр ус биш цахилгаан дамжуулдаггүй диэлектрик чанартай гэж байна тий. Шингэн байгаа гэсэн үг байхгүй. За. Тийм шингэн одоо технологи гарцсан. Тэгээд тэр бол яг хамгийн үнэтэй шийдэл тэр. Одоо тэгэхээр нөгөө нэг рактагаа тэр чигээр ингээд нэг юм шингэн дотор байж юм. Тий, яг рак гэвэл дотроо тэр нэг юм хөргөч шиг юм нэг юм одоо танк нь дотроо юм рак ингээд боодог юм одоо сервер боодог үлгэр. Тий, рак шиг юм. Тэгээд тэнд нь хийгээл боочно. Тэгэл тэр дотор ажиллаж байна. Тим одоо дата төвүүд ер нь байд юм уу? Зураг мөргийг харсан. Зургийг нь харсан. Би өөрөө бүр нүдээр очиж харсан тэр зургууд би бас та өөрсдөө зургаа явуулсан тийм. Доогоор баг гаргач гэлээ. Тэгээ тийм байна. Наач айгу сонирхолтой санагдаж байна. Түрүүний асуулт чинь болохоор юу гэсэн чинь шингэн юу гэлээ. Тий, ер нь тусдаа шингэн ер нь ямар шингэнүүд ингээд яваад байгаа юм тий. Ус байгаад байна уу? Эсвэл одоо нөгөө перион гэдэг шиг тусдаа шингэнүүд байна уу тий. Саяныхаар бол за мэдээж диэлектрик шингэн гэж бол нэг аргачлал байгаа юм байна. Тэгээд усаар бас хөргөж болох юм байна. За эсвэл нөгөө өөр хөлддөггүй. За мэдээж халуун юм чинь хөлдөх шаардлагагүй байж магадгүй шүү дээ. Тэгэхээр шингэнүүд ямар байгаа даа. Тэр нөгөө цаг уураар ажилласаа шалтгаалт юм бэл. Манай монголч болохоор юу ба шүү дээ. За хүүтэн учраас бид нар илүү нөгөө ажлын бие одоо хөргөлтийн юм шингэн нэмжээж одоо баг бүтэн шингэн хийжээж юу яадаг. Найрлагын нэлээд өндөр хөргөлийн шингэн байж ажиллана гэсэн. Урагшаага болохоор нөгөө хасах гарац байхгүй, сүлдэх тийм аюул байхгүй учраас хийхдээ усаар хөвчтэй байл. Тэгэхээр усан хөргөлтүүд бол урд хятад ажиллаад байгаа юм байна. Тийм усан ихэнх нь ус гэж байдаг. Гэхдээ яг ямар газар яаж хэрэглэж байгаа шалтгаалаад ус тэрийг холж болно. Гэхдээ тэр усыг бол ингээл ятэ эргэлдүүлэл байгаа шүү тийм үү ер нь. Тий эргэлдүүлж байгаа давхар нөгөө хөргөх процессор дамжуулж байгаа л та. Шууд ингээд усаал ингээд эргэлдүүлээд байгаа юм байна. Заавал тэр чинь хөргөх процесс орж байгаа гэсэн. Тэгж байгаа гэсэн үг тийм. Хөл тавар мараар дамжууллаа л тийм тэр чинь. Тэгэхгүй бол тэр чинь нэг юм за бүлээн усал ингээл явна гэсэн үг. За нэг өсөндөө баг нөгөө ус нь сайн байгаад эргэлтэн ингээд явах юм бол тэр байшингийнхаа дулааныг баг хангах юм биш үү серверийнхаа халуунаар. Тийм технологиудыг ч одоо Швед, Скандинав орнууд ч хийгээд эхэлсэн байгаа шүү дээ. Тийм. Надад төвийнхën дулааныг гаргаж аваа шүүгээ цэвэрлээд те. Тэгээд юу ажиллаж байгаа. Байшингийн халаалт руу гэж байсан. Шүүж цэвэрлэнэ гэдэг нь яа гэсэн юм. Ийм байхгүй. Одоо бид нар ингээд одоо бидний хэрэглэж байгаа энэ девайсуудаас маш их химийн элемент ялгарч идэг. Ялангуяа химийн элемент ялгарч идэг. Дата төвд ер нь удаан байх юм. Ер нь шууд хэлэхэд болохоор та. Тэнд маш их химийн элемент тарагдахгүй зүйл ингээд агаарт мандалт байж идэг. Би тэрийг өөр хэмжиж үзсэн.
Тэр бол хэвийн хэмжээс маш их үүд юм билээ. Тэр утгаараа шууд юм байна. Шууд агарт өгч байгаа бол одоо бид нар болохгүй шүү дээ. Тэр шууд хүн хордоод байна. Тий. Шууд бол хордохгүй. Удаандаа бол ер нь нөлөөл. Тийм байна. Зүгээр шууд битүү шугамаар халаалт барьцмаар ашиглах юм бол шүүх шаардлагагүй. Тийм. Тэгж хэлж болно гэсэн. Гэхдээ ер нь кондишн маягаарч гэдэг юм ингээд үлээгээд тий салхин байдлаар ингээ хэрэглэе гэвэл шүүгээд хэрэглэж байгаа. Тийм кейсүүд ер нь байгаа юу тий? Байгаа тий. Би бас нэг дата центрийн тэр голоо центрийн төсөл дээр ажиллаж байхад юу ядсан. Яг тэр дата центрээс гарч байгаа халуун агаараа генераторын байраа хөргий гэсэн тийм шийдэлтэйсэн. Одоо бусад одоо техникийн өрөөнүүд ч юм уу цахилгааныхаа типэг юм шиг юм тий. Хөргий юу? Уга хөргийг халаа юу? Халаа тий. Тий. Тийм шийдлүүдээс хэрэгц. Тэр боломжтой байл. Харин тийм баг. Гэхдээ манад хэрэглүүл бүр илүү уг нь үр дүн үр ашиг өндөртөө тий. Бид ч одоо ингээд дата төвд ороход ингээд амар хүтэн байдаг шүү дээ. Тий. Хүтэн байх хэрэгтэй гэж бодоод байна. Хэд би 2-3 дата төвд ороход халуун байд юм бэл. Тэд нар нөгөө нэг яг л сервер хамт хөрөмжийнхөө ямар горимд ажиллан тэрүүгээр барьдаг хит хүтэн байлгадаг. Ягаад гэвэл цаана нүглээс зарлал явж байгаа учраас. Би нөгөө нэг амар хүтэн байх болов гэдэг юм зузаалаа орсон чинь юу вэ бүр эсрэгээр халууцсан. Яг тэр нөгөө халуун агаарт хэсэгтэй. Яг хүтэн зоон дээр орсон ч гэсэн тийм амар хүтэн биш. Бараг 20-с дээш градус байгаад байгаа зарим хэсэг. Манайхан ч амар хүтэн байдаг шүү дээ. Тийм манайх ч 18 дээр ч өлтөх гэдэг шүү дээ. Тий. Заавал ингээл бараг бижагтайгаа байж байгаа гэдэг. Тийм биш. Тэгэхээр одоо бид нар ер нь бас л нөгөө төхөөрөмжүүдийн үндсэн одоо ажиллагааны орчныг нормоос доош байлгаад байна гэсэн үг. Тийм. Тэр нөгөө юутай холбоотой вэ гэхээр стандарт холбоотой байхгүй. Яг тэгвэл нүд төхөөрж бид нар тэр баг байх юм бол бид нар бага л байлгах хэрэгтэй температур. Одоо хоёр кондишнд байж байгаа нэг нь унтрах юм бол маш урт хугацаанд халах өөрөө. За. Тийм учраас бид температураа бага байж ирж өрөө удаан хална. Гадаад яг тийм яваад юм гэхээр маш олон нүс төхөөрөмж байгаа учраас бие биенийг орлох чадамжтай учраас хизээч тэгэж нөгөө тэр температур өөрчлөгдөхгүй. Тийм. Тэрийг аль хэдийн тохироод сертификат авахтаа тохирсон байна. Одоо сая шууд хаамаг тэр гурыг авч штеп. Одоо тэр аюулаас хаамаг амрагдчихж байгаа байхгүй. Ямар нэг юм болоход л. Одоо жишээлбэл зүгээр дата төвийн аль нэг газар ямар нэмийг унтраахад тэр дата төв ямар ч асуудал явж байгаа хэвээр. Тэр бүр тийм байх хэвээр. Хүргэлт нь ч асуудал хүн байна. Цахилгаан хангамж нь ч асуудал байна тийм үү? Аль нэг газар тэр дөрв бол аль нэг газар засвар хийж байхад ямар ч нөлөө байхгүй байх хэвээр. Зүгээр л явж байгаа. Тэр 3-4 ордол яг зүгээр зогсолтын минутын л зүрх байна. Жилд нэг 26 минут, нэг нь 40 минут ч үлээд зүрхтэй. Ер нь бол тэр 3-40-ны дата төв бол жилд нэг за минутын сайн сарахгүй байгаа ч 30 минут л зогсох боломжтой. Тэрийг бол нормал гэж үзэж байгаа. За яг гэхдээ нөгөө бас нэг ийм бодогдчих зүгээр. Дата төв 30 минут зогсож болно гэдэг нь тэн дотор ажиллаж байгаа сервер 30 минут зогсох хоёр бол бас өөр шүү тий. Өөр. Ер нь бол системийн хэвийн найдвартай ажиллагаа, дата төвийн ажиллагаа хоёр бол бас ялгаатай гэж хэлэхгүй бол тий. Дата төв нь амарлаг дата төвтөө гэл бүгдээр л амарлаг гэл зогсохгүй байна гэж бас байдаггүй. Систем доголдох үедээ доголдож ил байдаг. Тийм. Систем нь бол тусдаа. Гэдгийг аягүй сайн тодорхойлохгүй бол бас тийм болохгүй гэсэн үг тийм. Тэр нь бол тогны хувьд за тэгээ юу гэдгийг кондишны хувьд тийм ингээл тэр дата төвийн орчны хувьд бол бүгд л одоо ийм 30 минут жилдээ 30 минут ч гэдэг юм уу тийм 99.99% ийм ажиллаж ах ёстой л гэдэг тодорхойлт шүү дээ тийм үү. Тийм. Тэд гарч байгаа бүх одоо асуудлууд нийлээд 30 минут байх хэрэгтэй. Тэрнээсээ даваад ах юм бол энэ ус яг автайм хангахгүй учраас тэр байх байсан. Тэр хоёрууд ч одоо манад ер нь бол нэлийн их зөндөө байгаа тийм. Тийм тэр хоёр бол Хасбанк, Хаанбанк, Монголбанк. Яг аль биесийн сертификат. Хангах хуйцууд бол зөндөө байгаа шүү дээ. Хангах хуйц чадчихтай. E-Systems тэгэл Mogul, Lightus гэл тийм. Тийм төс болоод одоо бусад Unitel байна, Mobinet, Telcon-уудынх байна тийм.
Зарим газрууд бол тэр 3-ыг хангах зүйлүүд байдаг гэдэг. Гэхдээ яг албан ёсны сертификат болохоор бас тэгж ярьж байгаа болохгүй гэж бодож байна. Тийм баг. За тэгвэл ер нь бол шингэн хөлрүүд шингэн хөргөлтүүд бол төлхөө их хүч авч байгаа юм байна. Тэр нь бол AI-ийн хөгжилтэй их холбоотой байгаад байгаа юм байна. Тэгэхээр дата төвийн технологи ч гэсэн тэр жишгээр маш их шинжлэгдэж байгаа юм байна те. Тэгэхээр манад ч одоо ингээд яг ингээд харахаар шингэн хөлөртэй дата төвүүд шиг тийм үү байхгүй байх гэхдээ сайн мэдэхгүй байна. Зүгээр бас хэтэрхий үр ашиггүй байж магадгүй шүү дээ тий. AI GPU серверүүд маш олноор нь тавиагүй нөхцөлд бол бид нэр шингэнийг хэрэглэх шаардлагагүй шиг тийм үү. Тэгж үзгүй. Ер нь ямар байна? Тий яг нөө серверийнхаа хүчин чадал ажиллагаа юм л та. Яг тэр сервер шингэн хөргөлтэй байж ажиллах гэх юм бол тэрийг тавина. Байхгүй бах тэрийг авах шаардлагагүй. Яг л одоо бидний уламжлалт хөргөлтэй хөргөл болчихлоо. Монголд бол яг одоогор л яг миний олж мэдсэн нь бол байхгүй байна. Бид бол орж ирээгүй байгаа. Сүүлд үзэсгэлэн дээр бол бид нэр Synology компанийн явж байсан. Хөргөлтийн компани. За бас Morus компанийн явж байсан. Бас нэг хүмүүс байсан. Гэхдээ бид тэртэй яг танилцж явж байгаа. Ер нь Synology компанийн бол яг шингэн хөргөлтийн талаар бол нэлийн сайн ойлголттой болсон байгаа. Бид нар бол хэрэгжүүлэх гэдэг нэлийн зүйл хэрэгжүүлээд хэлсэн байгаа. Тийм. За Шанхайгаас ер нь өөр сонир сайхан юу байна? Тэгээд өөр ер нь одоо юу гэдгийг за тийм зөвхөн Хятадын л дата төвтэй холбоотой дата төвийн дэд бүтцүүдийг үйлдвэрлэдэг компаниуд ер нь байна уу? Дэлхийн компаниуд ер нь оролцсон юм уу? Тэ. Тэгээд одоо бидний мэддгээс өөр ямар үйлдвэрүүд компаниуд байна тэ. Одоо Монголд орж ирэх ёстой гэх юм уу да нэг ёсондоо тэ. Бид нар бол дэд бүтцээрээ бодохоор Хятадаас за ZTE, Huawei ч гэдэг юм уу ийм компаниудыг л дийлнх нь мэдээд ах шиг байна тий. Тэгэхээр өөр ямар ийм дэд бүтцийн томоохон төлөөллүүд байна. За ялангуяа дата төв дээрээ ч гэдэг юм уу. Тийм зүйлүүдээс нь хуваалцвал. За үзэсгэлэн дээр бол Хятадын шинэ компаниуд агих хөл. Би 8 жилийн өмнө явж байхад байсан компани зэрэг байхгүй л. Тэр алга болсон уу эсвэл өөр нэрээ солисон уу? Юуны тухайд яг бас нэг зүйл ярих юм марччих. Тэр бол нэг яг Хятадын дотоодын үзэсгэлэн байхгүй юу? За одоо болсон чинь арабууд ус явж ирсэн. Дундад Азиас нэлээд харагдсан. Жохоо интернэшнл талтай болох гэдэг юм гэж ойлгосон. Тэгээ компаниудын тухайд ер нь бол Huawei зэрэг том компаниуд байсан. Бид нар чинь Huawei ZTE гэж яддаг гадна Хятад ч бас сервер дизайн одоо бусад юмараа Inspur гэсэн компани байдаг. Inspur тийм. За Inspur л бас би 24 биш 23 онд явж ирсэн. Жинана гэдэг дотор. Маш том үйлдвэртэй. Inspur ч юм бол бас одоо хүмүүс мэддэг баха. Монголд бас там богдынхан бас оруулж ирсэн Inspur-ыг. Сервер нь үү? Тийм юу сайтн дээр тийм байл. Тийм. Амар том групп байдаг. Би бүх үйлдвэрээр нь орж үзсэн. Том үйлдвэрлэлээс олж үзчихсэн. Тийм баха. Шанхайг одоо Шанхай үзэсгэлэнгээ одоо ингээд дүгнэлт хэлэхэд бол Хятадууд бол зөөлхөжгүй зүйлд болцсон байна. Шингэн хөргөлтөөр бол бас нэлээд урд явж байна. Өмнө 8 жилийн өмнө ч хийцэл нь айгүй сайжирсан байлээ. Одоо бидний мэддэг APC, Schneider шүү дээ. Schneider, Vertiv гэдэг брэндүүдтэй ойролцоо төвшний одоо дизайнтай, интерфейстэй тий. Айгүй дэжгүй нэлээд сайжирсан байлээ юм л. Тийм. Маш сайжирсан, огцом сайжирсан гэсэн үг шүү дээ. Технологи бол тутгаар болсон гэсэн. Зохион байгуулалт явуулсан айгүй сайжирсан байл. Тэндээс нэг зохион байгуулалт нэг юм таалагдсан. Тэнд байгаа үйлдвэрчдийн хооронд нь уулзалт юм бэл. Биеийнхээ нэг бүтээгдэхүүн нийлүүлэх хамтарч юм хийх. Одоо маш тийм спид уулзалтуудын хооронд нэг өрөөнд ингээд бүх хүмүүсийг оруулж байгаа шүү дээ уулзалт хийчихдэг. Спид дейт гэдэг шиг хурд уулзалт. Тэр аюу таалагдсан. Тэгээ тэнд болж байгаа конференц нэг ус таалагдсан. Ярьж байгаа сэдвийн бүрэн ойлгоогүй ч гэсэн ингээд суугаад нөө би орчуулагч живчтэй байсан. Яаж живчтэй утсан дээр шүү сонсон. Тэр хүмүүс ямар ч алдаа мадаггүй сул үггүй ярьд юм билээ. Тэнгүүд орчуулгын шууд ороод ирт юм бэл. Тэр л аюу таалагдсан. Бас нэг живчтэй байсан гэсэн. Тахаас орчуулагч байсан гэсэн.
Тэр ер нь нэг тиймэрхүү үзэсгэлэнгүүдийг ингээл за жил болгон биш юм аа гэхэд 2 жилд нэг удаа яг уу байгууллагууд очтгол байх л та тий. Гэхдээ ингээд зөв миний хувьд манай одоо нэг технологийн медиагийн хувьд бас явж үзмээр санагдлаа л да. Ер нь гэхдээ одоо болдог бол Монголдо байгаа дата төвүүдээр нэг яваад бас нэг царай зэсийг нь харуулцдаг бол уг нь их зүгээр юм болоо гэж бодоод байгаа. Тэгээд зарим нь бол мэдээж нөгөө чи хаалттай бус машинууд бус байрлалын хувьд ч тодорхойгүй гээл ингээл байдаг. Гэхдээ ер нь ийм нээлттэй төвөр хийгээд за одоо дээр үед бол Mobicom-ийн яг дархны нөөц дата төвийг нээж явахдаа бол ингээл хүмүүсээр үзүүлэл ингээл явуулж ирсэн. Тэгээд нэг нэгэндээ ингээд туршлагаа солилцчихийж бид нэр илүү олон улсын түвшинд очих ёстой, тий, сайжрах ёстой. Тэгээд тэрийг мэдээлэл өгнө хуваалцж ивэл бас зүгээр юм болов уу гэж би бол бодоод байна. Тэгэхээр Монголдо нэг ганц нэг газраар явж үзээ. Тэгээд олон улсын статистик дата төв рүү явж үзээ. За орохоор бодог бичлэг хийж болохгүй л байх л да. Тий. Тэр хөтөлбөр бол боломжтой шүү дээ. Боломжтой. Тэр бол яг үзэсгэлэнгээр ороод дахиад тэнцээ бас дата төв үзэх боломжтой. Би энэ талаар судалсан юм. Яг China Unicom-ийн дата төв рүү орё гээд хүмүүстэй холбогдоод CTC гэдэг нэг групптэй холбогдсон. Тэгээд бид нар бол China Unicom руу оруулж чадна гэдэг. Тэгээ нэг жоохон цаг хугацааны хувьд тавьчих байгаа бид нар амжаагүй л дээ. Маш нөө нэлээд эдэн сарын өмнө шүрлүүлэх хэрэгтэй баг тий. Тэгэхээр жоохон хугацаа тавьчих байгаа чадаагүй. Хэрвээ төлөө ингээ ярьж байгаад бас нэлээд олныг хамарсан арга хэмжээ зөвхөн бол тийм бол боломжтой. Тийм байна тий. Тэгээ ингээд Монголоос хүмүүс авч чаад за хажуугаар нь медиагийн ажлаа хийгээ бол бас зүгээр л. Тий, тэр бол боломжтой. За одоо тэр нөгөө Жинчан хот илүү. Жинчан тий. За Жинчаны тухайд ер нь ямар хуу дата төв байна. Энд одоо ингээд хідэн рактаийн тий ямар талбайг хамарсан дата төвүүд байна. Тэнд байгаа одоо рак нь хэний ракуудын ер нь ямар компаниуд их байгаад байгаа юм тий. Зөвхөн тэр хотынх бол биш гэсэн үг. Тэр чинь тий. Тэгэхээр хятадын одоо том дата төвүүд энийг байна уу? Тэгээд энд ер нь ямар хуу компаниудын ракууд байгаа гэсэн мэдээлэлүүд байна. Тий, Жичаны тухайд бол Jijin Big Cloud гэдэг компани. Нэг компанийн нэр. Тэгээд яг 8 жилийн өмнө би Бээжинд явж байгаа. Тэр менежмент танилцсан. Тэгээд тэр намайг би дата төв барина. Чи ирээрэй гэдэг. Тэгээд яг дөнгөж баригдаж яхад би очиж исэн. Нэг 50% таах дөнгө байшин босцсон. Тэгээ би албаар яг тэр үед ноцсон. Ягаад гэвэл би тэдрийг яаж барьж ийнү гэдгийг харах гэсэн. Мэдээж тий. Барьцсан хонь очивол тэгэл барьцсан юм байна гэж бодчих. Тэр утгаар очижсэн. За тэр төслийн тухайд бол ер нь бол нийтэд нээлттэй байгаа мэдээлэлээр бол 5 тэрбум юаны одоо төсөвтэй. Эхний шат нь болохоор 2.3 юаны тэрбум юаны өртөгтүүдийн байгаа. За нийтдээ бол 50,000 ширхэг раки 50,000 шүү дээ. 5,000 биш. 50,000. 24 ширхэг барилга байх хэвээр. Тэрний 4 барилга баригдсан байгаа. Тэгээд яг одоо би ингээд 8 жилийн өмнө очиход 2000 рака хийсэн байсан. Байрлалцсан дотор нь ямар ч төхөөрөмж байхгүй ингээд бүгд байрлалцсан. Холболтой хийсэн байхгүй. Цахилгааны холболт, хөргөлт, генератор гэдэг. Сая очисон чинь 5000 ракт болсон бэл ингээд копид тавьсан. Mirror. Дахиад нэг байшин барьсан гэсэн. Тэр сервер нь бол 5 давхар өргөдөг. Зургуудын тав контент доор нь харуулж байгаа. 5000 ракт гэсэн. 5000 ракта 5 давхар байшин 2 ширхэг. Нийлээд 5000 ракт. Нэг нь 2500 ракт гэсэн. Нэг давхар 500 рак байрлаж байгаа юм байна. Тэ? Тэгээд нэг байшинд 2500 ракта, нөгөө байшин 2500 ракта юм тийм үү? Ерөнхийдөө бол нэг 16 өрөө гэдэг дотор нь. 16 өрөөнд нэг 100-аас 150 шиг рак. Тэгтээ ингэ нийлээл 2500 гэсэн. Тэр бол маш том байгууллага шиг юм бол. Тэгээд тэр чинь бол өөрөө нөгөөний зураг шаны 400-500 бэлтгэрийн цаанал болж гацсан шүү дээ. Яг цаг агарын хувьд бол манай нэг дорн говьрох ч юм уу говийн амиг л бүс шээ тийм. Яг манайхтай адилхан цаг агаар шүү дээ. Тэгтээ яг хятадын хамгийн хүүтэн хойшоогоо хүүтэн бүс рүү орж байгаа тийм. Хүүтэн байгаа. Тэгээ яг тэнцээ байгуулж өгөх гэхээр хүүтэн цаг агаарыг одоо ашиглахад
ашиглаж хөргөлж үйл ажиллагааг зарлаа бууруулах гэж тэнд ярьж байгаа юм. Яг манай Монголын давуу тал бол ерөөсөө хөдөн цаг агаар шүү дээ. Тэрийг л хятад бариад тэнд барьсан байгаа юм. За тэнд байгаа хэрэгслийн тухайд бол яхав зүгээр өөртөө хэлж байгаа бол Baidu гэдэг сайт байдаг шүү дээ. Тэд газар одоо Google Map. Тийм. Тэдний мэдээлэл байт юм лээ. Хоо юм уу гэж бас нэлээд олон хэлж билээ. Ер нь бол дүүрэн билээ. Дүүрэн билээ. Одоо тэгэхээр за одоо Baidu-гийн дата төвийн нөөц нь за тэнд байдаг ч гэдэг юм уу. За нөгөө талдаа Huawei ZTE-ийн бас дата төвүүдийнх нь өөрсдийнх нь нөөцүүд нь тэнд байдаг. Тэг яг Телеком компаниуд ер нь байна уу? Банкуд байна уу? тэрийг бол өгөөгүй л дээ. Тэр чинь бас ноц биш үү. Би яг зүгээр нэг Башингийнхын логон дээр бол яг тэд нар харагдаж байна. Тэгэхээр яг тэдэртэй хамтарсан юм байна гэж харж байна. Яг технологийн компаниуд баг тий эсвэл нөгөө дэд бүтцээ нийлүүлж байгаа компаниуд нь ч бас тэнд байж магадгүй тий. Тий. Тэднийх юу юм блэ? Чайнагийн нөгөө Unicom телекомуд гэдэг чинь дөрөв телекомын тийм операторын жилийн кабель оруулах байл. Одоо манайх ч юм бол Австралийн 2 гэдэг шүү дээ. Яг зүгээр яг Netcom ч юм уу үнцэн дата өдөр арай илүү оруулалт байдаг л та. Гэхдээ тэд бол маш олон төрлийн дөрвөн төрлийн шилэг кабель гарцдаг юм уу та. Тэгж харсан би. Мэдээлэл өссөн мэдээлэлээр нь бол. Ер нь бол маш том дата төв барьсан байгаа да. Тэгээд одоо 12 шиг генератортай. Тэр нь хамгийн бага чадал 2 мега. Тэгээд 10 кВт-ийн өндрийн оруулахтай хоёр талын. Тэгээд бас нараар тижигддэг. Нарны панелтэй. Нарны панелээр бүр үүсдэг хангах боломжтой. Яг тэр хотод газардж байхад яг ой мод шиг панел харагдаж байгаа юм. Бүр битүү. Тэрнээс бас дижил авч. Тэгэхээр тэр чинь нарны энерги ашиглаад бичмжний хэмнэлттэй. Бас ногоон датад өгдөг батламжтай юм бэл. Яг тухайн үед байгууллагад аюул олон шагнал авсан юм билээс орчин юм бас. Бид нар ч гэсэн ер нь одоо team data төв байгуулах боломж бол байгаа шүү дээ. Бага тий одоо яг Монголынхаа нөхцөл байдал руу ороход бол бид нэр өөрсдөө датагаа Монголдо байлгах хэрэгтэй. Өөрсдөө боловсруулалтаа хийх хэрэгтэй. Тэгээд эдгээр бид нэр үйлдвэрлэлээ хоцорч яваа ч гэсэн тий бид нэр энийг хийх боломж бол байгаа байхгүй. Тэгээд Монголын бүх компаниуд тий зэрэгцээ тэр том чадамжийг хангасан дата төвтэй байх хэрэгтэй. Тэр дата төв илүү ногоон гэрийн байх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Бүх шаардлагыг бид нэр биелүүлэх боломжтой. Бид нар энэ дэр харин нэгдэжээч тий. Одоо яг энэний цаг гарах хэрэгтэй гэж харж байгаа. Тийм ер нь зүгээр ингээд сая нэгдээд гэдэг үг өндөр чинь бодоод хэлэхээр за бүгдээрээ л тус бүрийн дата төвтэй байгаад байдаг тий. Ингээд нэг юм ер нь манай Монголын технологийн бизнес өөрөө дотоодынхоо л одоо нэг хэдэн компаниудад үйлчилгээ үзүүлдэг хэмжээнд тэгээд төрдөө үйлчилгээ үзүүлдэг хэмжээнд л өөрсдийгөө бодцоогоод бодоод байдаг. Тэгээд одоо олон улсын сүлжээ дата төвийн нэг хэсэг болох боломж биднэрт ер нь байд юм уу тий. Гэх мэтийн ингээд үнэхээр л одоо олон улс руу чиглэсэн бизнес технологийн бизнесүүд хийнэ гэж бодож байгаа бол бид нэр олон улстай бас нэг холбогдсон гарцтай болох хэвээр тий. Эсвэл манай дата төвүүд одоо AWS-ийн серверүүд, нөөц серверүүд манай дээр байршдаг хэмжээнд бид нэр авчиж болох юм уу, чадах юм уу гэдэг юм. Ийм асуултууд бол айгүй их байна л да. Тэг бид нар яг түрүүний хэлдгээр олон улсын шаардлагын хангасан дата төв барьчих юм бол боломжтой. Яг одоо бид нар чи яг одоо нэг геополитик гэх одоо яг нэг газар зүйн байрлалынхаа хувьд амар давуу талтай газар байгаа. Тэгээд одоо нар салхины нөөцөөрөө бид нар чи одоо яг сайн ярих юм бол тэ миний одоо өсөлтөд нар бараг ихний тавд гэж аахгүй нөөцөөрөө тэр нөөц ашиглаагүй байгаа сэрэгдэгч мэс нөөцөөрөө тэгээ маш хямд өртөг бүхий тэ дата төвийн одоо хэрэглээтэй тийм бүс байх боломжтой байхгүй. Одоо бид нар энийг хийхэд бол нэгдэх хэвээр хоёрт одоо энэ төр засгийн удирдлагууд нь хувийн компаниудтай яг өөрсдийн бүх хувийн амбиц ашиг сонирхол бүх юм ардаа тавьж байгаа. Яг нэг чигт ингэ харж байгаа дайрах хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ том бүтээн байгуулалтыг хийжээж тэр төрний ярьсан те том компаниудыг Монголд оруулж чадна. Тэгээд бидний тэр хамгийн том яриад байгаа дижитал шилжилтийн хамгийн surface-ийг одоо
дэд бүтцүүл яг дата төвийн дэд бүтцүүлж байгаа. Тэр 1000 сайхан сервер аваад 1000 сайхан програм ап хийгээд тэ платформ хөгжүүлээд тэ тэр нь гадаадд байгаад их юм бол бид нар дата гаргадаг шиг босгож байна л гэсэн. Тэнд мөнгө төлж яах гэсэн байна. Өөрөөсөө хийчих юм бол бидний утгатай болтон тэ Монгол хүмүүс илүү өөрөө өгч хүртэнэ. Тэр утгаараа л ер нь л зайлшгүй барих шаардлага үүсэж байгаа юм л та. Тийм би зүгээр сонсч ирснээр бол зарим компаниуд өөрсдөө дата төв барьсан нь одоо маш их технологийн зардлуудыг олон улс руу урсгаж байгаа учраас тэрийгэ дотооддоо авч үлдэх, өөрийн компанид авч үлдэх гэдэг юм уу тийм зорилгоор дата төвийн хөрөнгө оруулалт хийгээд барьсан гэдэг зүйлийг бол сонсч ирсэн. Санхүүгийн хувьд өөр өгөөжтэй байсан болоод өөрсдөө мэдээж барьсан байгаа ах ч гэдэг юм уу тийм байгаа. Тэгэхээр илүү энэ дээр ингээд төр засгаас дэмжиж аль нэг газрыг нь, аймгийг нь, хотыг нь ийм технологийн төв болгоод төв хот гэж зарлаад одоо үйлдвэрийн төв гээл одоо Эрдэнэт дарахны гал зарлаад байдаг бол одоо нэг технологийн төвтөө болоод залуучуудыг тийшээ нүглгээд тэгээд энэ дээр нь одоо төрн дата төвийг барьж өгөө. Төрөөнийх одоо сонсохоор за 5 тэрбум юан гэдэг чинь өөрөө 2.5 их найт төгрөг гэсэн. Баг тийм. За 500-аар бодоход л юан 500-аар бодоход л гэсэн үг шүү. Тэгэхээр бас одоо боломж бол байгаа шүү дээ. Тэр мөнгүүд бол яригдаад байгаа шүү дээ. Тийм. Зөндөл яригдаж байгаа шүү. Зөндөл төслүүд яригдаж байгаа шүү. Тэгэхээр боломж л байгаа. Зүгээр яг хуу дата төвийн хувьд нөгөө нөөц хамгийн түрүүний чухал байх зүйл нь за мэдээж интернетийн гарцсан байх хэвээр. Манайх бол одоо хой төрш болон урд төршөөс интернетийн гарцтай тий. За тэгээ нэг юм одоо хоёрхан л хөрштэй учраас хоёр л гарц байгаа тийм. За бусад төвүүд бол одоо нөгөө олон замын уулзуур дээр оршдог улсууд бол бас энэ дата төвийн сүлжээ төв болох боломжтой гэж бол би зүгээр сонсч ирсэн. Олон гарцтай тийм нөгөө redundancy гэдэг ойлголтыг л одоо нэг олон улсын дата төвийг Монголд байгуулчаад за хойдл нь хой төршин ингээд юмаа тасалчлаа гэвэл байхгүй болчихно. Урд төршин рүүгээ хамаг юм яагаад гэвэл нөгөөг нь ачаалаад илгээ болчих гэдэг юм ингээд асуудал бас байж магадгүй л дээ. Ер нь бол тэг яг тэр кибер аюулгүй байдал ч эсвэл яг тэр янз бүрийн хориг бүргэдэг ба шүү дээ. Тийм одоо дэд бүтцийнхаа хувьд ч гэсэн тий зөвхөн дата төвийг нь амар сайн хөргүүртэй амар одоо efficient ажилдаг тий цахилгааных нь нөөцтэй ингээд нараар ажилдаг бүтэн ингээд эрчим хүчний хэмнэлтэд байгуулж гэсэн нөгөө оптик нь байхгүй болвол тэгэл хэрэггүй л болно л да нэгээс нь да. Тий бидний тулгараад байгаа гол асуудал бас би нэлээд олон хүнтэйс ярилцдаг. Ерөөсөө цахилгаан хангамж интернет шүү дээ. Сүлжээ тий. Сүлжээ. Тий. Цахилгаан хангамж одоо бид нар маш том дутагдалд орсон. Одоо ирэх үйл бас хүнд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ хамгийн түрүүлж бид нар одоо ингээд том дата төв барья. Одоо энэ сервисийг сайн хөгжүүлэе тий. Битгий одоо дижитал үндэстэн болъё л гэж бодож байгаа бол ерөөс бүх юмнээс бүр цахилгаан болчиход байгаа. Одоо нөгөө цахилгаан чинь бүр их хэрэг болдог шүү дээ. Хэрэглэхийн нэг зарцуулт гэсэн маш их цахилгаан зарцуулт гэсэн учраас цахилгаан л бидний бүр нэг нэмэр толгойн асуудал болсон. Тэгээд нөгөө түрүүнээс нэг юм хэлэх юм болчих. Өмнө ингээд бас олон хүмүүстэй би уулзж хахад нэг амар олон дата төвийн тэзүү янз бүрийн гаргацсан хүмүүстэй таардаг байхгүй. Бэри ингээд тгий гэж юмс. Тэр хүмүүс дахиад хэлэхэд шингэн өргөлт гараад ирсэн учраас дахиад юмаа ихнээс нь эхлэе шүү. Дахиад тэр нэг маш их хугацаа шаардсан шүү. Дахиад нөгөө өмнөх шигээ тэгэж одоо уламжлалтаар явах боломжгүй болсон. Заавал тэрийг эхнээс нь төлөвлөхгүй бол өссөн үсээгүй нөгөө хүн ингээд тулаад хаяанд хүрээд ирнэ. Тэгэхээр тайл зардал хийснэ. Тэгэхээр энэ анханасаа төлөвлөлтөө шингэн өргөлтөөр төлөвлөхөөр болж шүү. Тийм байна. Тэгээ одоо гэтээ бас нэг ийм асуулт заяа. Одоо бид нар ер нь заавал ийм AI-ийн GPU серверүүдтэй байх ёстой юм уу те? GPU-нууд ингээл тавих ёстой юм уу? Одоо олон улс руу тэргүү API-аар мөнгө төлөвлөл ингээл гаргаж ийн те. За нөгөө талдаа том группүүд хүртэл
юу гэдгийг OpenAI та стратегийн гэрээ хийчлээ гэж зарласан тий. Манай өмнөх дугаар гэхэд Tesla Group бол OpenAI-тай стратегийн дэмжлэгийн гэрээ хийчлээ гэдэг. За тэнд бол мэдээ security-гийн асуудал бол хамгийн өндөр түвшинд яригдчихэл байгаа. Ойлгомжтой. За Anthropic ч гэсэн Cloud ч гэсэн ингээд стратегийн одоо гэрээ хийж болдог тий. Corporate enterprise гэрээ хийж болдог. Тэр жишгээрээ өөрсдийнх нь дата нь бас хадгалагдаад ингээд яваад байна л да. Тэгэхээр заавал ингээд нөгөө бид нэр байхгүй байгаа, чадахгүй байгаа ийм зүйлээ хийхийг хүлээгээд байх ёстой юм уу? Эсвэл төр засаг нь энэ дээрээс зөвшөөрлийн нөгөөд те тодорхой хэмжээнд ийм зүйлүүдийг гаргаж болно. Нөгөө тал нь та нар стратегийн гэрээтэй байх ёстой. Нөгөө тал чинь security-гийн хамгаалтыг чинь те хамгийн сайн төвшөнд нь үзүүлэх ёстой. Та нар өөрсдөө болиол гэвэл болж чаддаг. Одоо гэдэг юм уу датагаа устгуулж чаддаг те тэр хэмжээнд байх ёстой гэдэг нөхцөл гараад ирвэл юу яах вэ? Би бол илүү тийм байвал бас илүү гоё юм болов уу? Зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Тэн дээр ер нь чиний хувьд юу гэж бодож байна? Тэг яг түрүүний хэлдгээр юу л да. Бид нар нэг үндэстэй шүү дээ Монголд гэхдээ. Тэгээд бид нар тусгаар тогтнох ёстой. Он удаанчил байх ёстой. Тэдний тэр одоо удаанчил байх ёстойгийн одоо толгоор нь одоо бидний дата болчиход шүү дээ. Тэр бол Монголдо авах ёстой. Бид нар тэрийг хөгжүүлэх ёстой. Яагаад одоо гадны компаниуд сонгож үзүүлэх юм гэхээр Монголынх яах вэ? Одоохондоо шаардлага авахгүй ч магадгүй. Одоо игүүнээ гэдэг яа байдаг шүү дээ. Тэр бол бас чамгүй бас өсрэлттэй хөгжилтэй яа. Бид нэр тэр игүүнийгийн төвцөлийг бий болох хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол игүүнээ биш илүү сайн ажиллана ш. Тэгээд манай Монголын компаниуд игүүнийг авна ш. Бид нэр зүгээр одоохондоо зүгээр байхгүй л байгаа байхгүй. Сайн хөгжиж байгаа байхгүй. Гэтэ игүүнийг ашигладаг компаниуд ч одоо шүүхийн зөвлөл нөгөө шүүхийн протокол биш шүү дээ. Чинь игүүнийгээр явдаг. За Эрдэнэт төлөө Эрдэнэтийн тендер чинь бас ийм л оюухан дээр шийдвэр гаргаж юм. Тэгэхээр хэрэглээ нэвтэрсэн. Бид нэр илүү тэрийг өшөө хурдан том бүдий төвцөө сайжруулаад те өшөө хурдан болох юм бол магадгүй компаниуд аваа. Тий. Бид нэр зүгээр арай болоогоо болол бид нэр тэгж байгаа баг. Бид нэр арай төрүүлж алхаж байгаа учраас. Гэтэ бид нэр өрсөлдөх боломж нь арай илүү IT гэж шаарддаг шүү дээ. Нөгөө бас манай нэг дугаарт орсон одоо нөгөө дуран AI үсгэн байгуулагч амраа бид тэр нэг яриасан. Тэгээ дуран бол бас яг уу за мэдээж олон улсын дата дүүд дээр ажиллаж байгаа байх. Гэхдээ Монголоос бол маш олон байгууллагууд дурангийн платформоор дамжаад тий ажиллаж байгаа гэсэн. Тэднийх бас илүү нөгөө on-premise модель гаргацсан. Байгууллага өөрийнхөө CPU болон GPU сервер дээр байршуулад өөрийнхөө датагаар сургаад тэгээд өөр дээр ажиглах боломжтой байдлаар бол яаж байгаа юм бэ? Игүүнийгийнхэн бол сая сүүлд API гаргасан байл шүү дээ. Тэгэхээр API-аар бол хандаад технологийн хөгжүүлэлтийг хийх бас боломжтой болж байгаа юм байна гэж бол ойлгосон. За тэгээд тэр S системс бол илүү нөгөө нэг GPU серверүүд тавиад машин сургалтын модулууд сургах энэ чиглэлээр бол ер нь дэмжлэг үзүүлнэ гэдэг зүйлийг бол ярьж эхэлж ийсэн л да. Тэгэхээр ер нь бол яг манай дата төвүүд, хувийн дата төвүүд ялангуяа ингэ явж байгаа бах зүгээр. За банкуд ч гэсэн том операторууд ч гэсэн томоохон одоо GPU серверүүд байгаад өөрсдийнхөө үйл ажиллагаанд бол хэрэглээд явж байгаа гэж бол ганц нэг кейсүүд сонсч ийсэн. Тий, ер нь нэвтрээд эхэлсэн байна. Гэтэ маш цөөхөн байна. Нөгөө бизнесийн зорилгоор бол байхгүй бах. Тий, ер нь янз бүр байгалах. Тий. Яг бол мэдээлэл нь жоохон хомсод дээр тал байгаа. Гэтэ ер нь бол нэвтрээд ашиглаад солиулт хийсэн газар бас харж ирсэн. Тэгэхээр сая тэр Жинчааны одоо кейс дээр ингээ харахад бол бид нар тэрэн шиг тэр ямар талбайд тий хийсэн байна. Тэгээд манайх одоо яг тэрэн шиг төслийг тэр төсөл яг хэр удаан хийгдсэн төсөл байна. Тэр чин эхний үе шат нь 3 жил болсон баха. Тий 3 жил болсон баха. Томлолтой гэлтэж байна.
24 барилга одоо зөвхөн 4 л баригдсан байна. Оо тийм үү. Тий. Тэгэхээр тэр чинь 24 барилга болно гэдэг чинь өөрөө Хятадын тэгвэл одоо хамгийн том дата төвийн төвүүд тэнд төвлөрөх юм байна тийм үү? Гэдэг төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг үү? Тий яг тэдний нэг танилцуулган дээр өгсөн юугаар бол Евразийн одоо юг мэдээллүүдийг одоо өөртөө агуулж гэж байгаа. Монгол руу, Дундад Аз руу. Одоо тэр чинь нэг Хятадын гэнэ хуучны торгоны зам дагуу баригдаж байгаа дата төвүүдийн хамгийн ихнийх нь дата төв баг. 8 жилийн өмнө надад танилцуулж хахад бид нэр ингээд торгоны зам дагуу дата төв барина. Энэ хамгийн ихнийх нь гэж хэлсэн. Тэгэхээр тэд нар яг энэ Евразиа руу чиглэсэн тийм тэр тухайн бүс нутгийн ингээд мэдээллийг бол хамгаалдаг шүү дээ. Тэгэхээр Хятад аль хэзээ ер нь бол нөгөө одоо Монголыг алгасаад ингээд Европ руу гарчлаа. Гарах зам нь бол тийм л Евразийн буюу торгоны замын энэ чиглэл бол байна гэдгийг бол харшаад шүү дээ. Тэгэхээр нөгөө талдаа нөгөө бид нар нэг юм бүс нутгийн төв бах тий Евразийг холбосон транзит тээвэр гээл. За яг үдэ төмөр зам нь байсан учраас л бид нар өөрсдөө транзит гэж бодоод байгаа болохоос одоо ингээд нэг ёсондоо Хятад Орос хоёр бол ингээд манайхыг тойроод холбоод Хятад нь ингээд тойроод Европ руу холбогдоод ингээд хэлж ийн л та. Тий, ер нь эхлээд удаж байгаа юм шиг л. Тийм. Тэгэхээр ер нь бид нар ингээд маш их хурдан бодох ёстой, энэ дийлүүдийг хийх ёстой, тий. Өөрсдөө дамжуулах ёстой гэдэг зүйлээ айгуу сайн бодохгүй болвол одоо ер нь одоо нэг муухагаар хэлвэл тий нэг газраа өгөхгүй байшингийн тойруулаад зам барьсан гэдэг шиг. Тий, тусгаарлагдах гэдэг шүү дээ. Тий, ингээд бид нэр ингээд тусгаарлагдах гэдэг шүү дээ. Одоо бид нэр яг үнэхээр тэгвэл транзит технологийн төв болж чадах юм уу? Тий, Монгол дата төв байрчлаа гэж бодчих. Гэтэл тэр нь хэрэглэгдэх юм уу гэдэг асуултууд айгу чухал болж тавигдчих шүү дээ. Ер нь бол тий, тэр бол яг л цэвэр бодлогын асуудал болж байгаа. юм байна тий. За тэгээд ер нь бол бид нэр бусад улс орнтой ингээ тий харилцсан ингээ сайхан ойлголцоо бодлогын зүг байгаа тий ингээ сайхан дата төвтэй болох хэрэгтэй байгаад байгаа. Ингийн тулд бид нэр яах ёстой вэ гэхээр мэргэжлүүдийг бэлтгэх хэрэгтэй байна. Одоо яг Автомын институтэд суралцаад төгссөн монгол хүн за 1 2 3 4 за 5 байна уу та. Мөн л байгаа. Монголоос. За тэгэхээр энэ хүмүүсийг бас их болох хэрэгтэй. Нэг 3 жилийн өмнө л Автом институтийн харилцаа холбооны яамтай хамтраад уулзалт хийсэн Автомынхаа ирээд. Тэгээ бас бүх телеком банк бүгдээр цуглаад за одоо ийм сургалт зохион байгуулна гэд яг тийм явж байгаад бэлдсэн байхгүй. Би бол тэрийг айгу зөөгөө шаарч ирсэн. Тэгээд хүмүүсээ ингээд хамтарч байгаа сургаа авчих юм бол хэр их хүн энэ талаар мэддэг болно. Төдий чи нэгээрээ бид нэр юмасаа стандарт руу бодох. Тэгжиж бидний одоо массаараа дэд бүтцийн одоо чанар чадамж найдвартай байдал сайжрах байхгүй. Тийм юм бас хэрэгтэй байна. Нэг юм асуучих гэсэн. Та нарын юм community байд юм уу? Community бол байхгүй. Тэгээ нөгөө юм шүү дээ. Бүгдээрээ нэг юм дата төвд ажилладаг. Бүгднгийнх нь ажил нь нууц. Бүгдээрээ байгууллагын нууцаа задруулчих гад болдгоо. Тэгэхээр ингээд community үүсдэггүй юмаа ярьж чаддаггүй юу? Тийш бас юу н монголч нөө жижиг шүү дээ. Бүгд бие биенээ танина. Мэдээж тэр бол харилцаж өөрчлөлөгчтэй бүгдээр би нэг тань ярих юм бол тодорхойсон ярьж байгаа. Гэхдээ бүгд нууцлалтай гэрээтэй учраас ярьж болохгүй бодол байгаа. Мэдээж үгдийн сурсан мэдсэн харсан юм бол ярих хэрэгтэй л гэж би боддог. Би бол одоо ингээд тэр утгаар энэ сууж штэ. Би бол харсан мэдсэнийг хэлье. Одоо бас би тийм community байгуулж ирсэн бодож байгаа. Танай подкаст танай 7 News-ийн зорилго ч юм бас тийм штэ. Яг IT-ийн тэр хүмүүсийг community болгоод бөөндөө ингээд сурын мэдээ өгчий те. Тэр бол тэр зорилго надад яг таалагддаг. Тэр утгаараас би одоо энийг үзэж байгаа хүмүүстэй бас ингээд одоо таарсан болгонд ярьдаг. Хэдийн нийл судалгаа хийя. Одоо ингээд ямар нэгэн хөрөнгө оруулагч магадгүй ингээд те амар азна гихэд амар том хөрөнгө очроо. За тоххой танаа Монгол татдаг байгуул юу. Хүмүүс ч хаа байна те. Бэлэн судалгаа юу гэхэд бид нэр ясэг үндэ юу ч сууж байгаа байхгүй. За Монголоос яг
гарч байгаа тэр судалгаа нийтлэлүүд маш ховор гэж би бол хардаг. Би бараг олж уншаагүй. Яг шүтээсийн мэдээлэл холбооны сургуулийн нэг цэрэнд орж үл заа уучлаарай би нэрийг буруулж магадгүй. Цэгэрс багш шүү. Тэр багш нэлээд хэдэн судалгаа гаргасан байсан. Ерөнхийдөө голдоо багш нарын судалгаа гаргадаг. Одоо бид нэр яг энэ ажиллаж байгаа хүмүүс нийлж байгаа пейпер бичих хэрэгтэй байхгүй. Тийм байна. Тий. Гаргаад за манай яг дэлхийн нөхдүүд манайхыг судалсан байдаг л та. Гэхдээ бид нэр өөрсдөө судлах хэрэгтэй. Тийм. Манай орчин ийм тий ийм. Одоо давуу тал нь ийм байна гэдэг бусдын хараагүй юмнуудыг ингээд пейперээрээ одоо гаргаад тий. За Монголд одоо юу гэдгийг амар онцгой гоё нэр өгөөд тий. Монгол дата төв байгуулахад дэлхийн хэмжээний дата төв байгуулахад хөргөлтийн зардал нь тэд байна гэх ингээд хүмүүсийг айгүйх ингээд татхууц. Тий. Одоо өвөл нь маш хүүтэй учраас хөргөлтийн зардал баг гарнаа ч гэдэг юм уу тий. Одоо чи ингээд халуун үе нь бас багасчлаа штэ манай одоо бүс нутгийн онцлог ингээд юм харах юм бол тий. За тэгэнгүүтээ юу гэдгийг одоо тоос шорооных нь за яг тоос шороо их байж магадгүй. Гэхдээ ингээд сайн муу аль алийг хослуулсан тийм судалгаанууд гаргаж ирээд айгүй гоё Монголоо таниулаад ирэх юм бол инженер ямар газар илээ юу илээ гэдэг хүмүүсээ сонирхож магадгүй. Тий би магистрт сурж байхдаа манай удирдахч баасан дээр шиг багш байсан. Тэр багш надад хэлжсэн. Дийлийнхэн гэлөө Японоос өснө HP-ийн жил хүмүүс ирсэн бил. Тэр дата төв судлах гэдэг ингээ хий барий гэд ирсэн чинь тийм үү одоо тухайн үед л алдаагүй шүү дээр үед л шүү. Тэгээ би нөгөө магистрт сураад би дата төвөр диплом бичнэ. Би ер нь бол яг зөв энэ ташин дэлхийд дата төвөр диплом бичсэн бараг биелэх. Дата төвийн захилгаан хангамж гэхээр бүр дата төв магистр нь юуны магистр гэсэн. Нөгөө шүтээсийн бизнес агентны сургууль гэж байдаг. Тэн дээр би нөгөө эрчим хүчний менежмент ангийг. Гэхдээ яг тэр нь болохоор дата төвийн одоо хөргөлтийг өөрчлөхийг одоо бий болгохтой холбоотой тийм. Дата төвийн эрчим хүчний одоо ерөнхийдөө хэмнэлттэй холбоотой юм байна тийм судалгаа хийгээд би тэрийг яг нэг янз бүрийн арга хэрэглээд магистр юу сэдвийг хамгаалчихсан. Тэгэхэд тэр багш одоо чи тухайн үед байсан бол болох юм. Одоо тэр хүмүүстэй холбогдвол болох юм байж гэдэг. Тиймэрхүү боломжууд гарч ирэх учраас бид нэр нийл судалгаа хийгээд байгаа. Одоо энэ талаар ажилладаг маш олон инженерүүд байдаг. Ерөнхийдөө өдөр тутмын ажилдаа одоо болоод тэр хийж амждаг байх шүү дээ. Тэрнээс бол судалгааг 3-4 инженерлээ хийх юм бол маш урт их боломжтой байна. Би бас зах зээгсэн жаа хийжсэн болохоор жаа гадралж байгаа. Гэхдээ үнэхээр хэцүү ажил юм билээ. Гэхдээ олоолаа хамтраад одоо нэг сайн хэлтэй юм байхад нэг сайн тооцоод юм те. Нэг сайн одоо ингээд яг тал талын хүмүүс хамтраа хийх юм бол маш урт гарах боломжтой. Тэрийг ч магадгүй одоо байгууллагууд үзээд те. Ивент тэр хийх хэрэгтэй байна. Тэгжиж бид нэр дараагийн төвшөнд чинь. Тэгэхгүйгээр юу ч судалж мэдэхгүй бэлгийн авчираад ухсаад их юм бол бид нэр зүгээр л нэг туслан компаниас өөр зөвлөж байгаа. Тийм. Жохон судалгаатай үзэх юм бол тий эднэр чинь тодорхой хэмжээнд судалж чөө. Ингээл та дэмжээд үгүй. Гэт явбал бид нарт бас боломж байгаа. Биднэрт бол боломж байгаа. Яг л бид нэр маш их одоо юу гэж хэлдэг. Одоо ер нь бол юу гэдгийг бид нар за нөгөө талдаа нэг юм бодъё л да. За одоо саяны дээр чинь Чинчаа хотын дата төв шиг дата төвтэй болохын тулд манай Монгол улсын энэ газар нутгууд хамгийн боломжтой байна. Газар нутгийн хувьд, байрлалын хувьд тий. За энэ дээрээс нэмхэн тэгвэл бид нар ийм дата төвтэй байхын тулд тэдэн мегаваттын цахилгаан станц байгуулах ёстой байна. За мэдээж цахилгаан станц байгуулж байгаа бол бид нэр нүүрсний цахилгаан станц хажууд нь нарны панелаараа дэмжиж өгье. Тэгвэл хамгийн оновчтой байрлал нь тэр юм аач гэдэг юм. Ингээд нэг ийм бэлэн судалгаанууд байгаад тэр судалгаануудтайгаа та нар олон улсын байгууллагууд дээр очиж уулзаад тий өстой хөрөнгө оруулагч нар татаад ч гэдэг юм ингээд явбал тэр дата төвүүд ер нь бол байгуулагдах өрн боломжтой. Түүнээс ч одоо бид нарыг мэдхгүй хүмүүс маш их байгаа. Тэгээ өөрсдөө л одоо хамгийн сайн нөхцөл байдлыг мэдж байгаа юм чи өөрсдөө энэ дээрийн санаачлагтай ажиллавал илүү одоо танигдах тэр дараагийн олон улсын төвшөнд гарах болов гэж бодож. Зүгээр одоо ингээд бодохоор одоо өмнөх захмын сайд гэхэд л бид нар те дундад Азийг холбосон ийм дата төвийн технологийн төв болноо гэж зарлж илаа шүү дээ те хэдэн сарын өмнө. Тэгэнгүүт тэхийн тул тэгвэл яах ёстой юм бэ гэхээр за дата төвтэй байх ёстой юм байна.
бид нар тэгвэл дата төвөөрөө дундад Азийг те Европ Азийг ингэж бүтэн холбосон байх хэрэгтэй байна гэж бодчихвол тэр судалгаагаа хийгээд төр засаг нь тэр судалгааг нь хийлгээд тэрэн дээр нь техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулад тэгээд за үнэхээр дөрөвнийх шиг 5 сая юаны хөтөлбөрөөр те буцалтгуу тусламжаар нэг бол за одоо торгоны замын дагуу ийм дата төвөө байгуулъя гэвэл бас болохгүй зүйл байхгүй байх л та. Тий. Түрүү жил баха юу яасан? Яам билүү яамнаас баха. Бүрчилсэн дата төвийн нэг юу гаргах судалгаа хийх гэсэн тендер зарлагдсан байсан. Тэр тендерийн үр дүнг бол би ямар гэсэн бол мэдэхгүй. Яасны ч одоо мэдээлэл болж байгаа хүмүүс тэр яхав нууцлал байх л та. Тэр бас нэг огт бодоогүй ш бодоол яваад байгаа юм шиг л л яг тэрийг харж байхад бол. Тэн дээр харин оролцож байгаа хүмүүс нь ямар байгаа юм те. Хэдүүл ингэж бөөндөө нийлж хийвэл илүү үр дүнтэй болов гэж харж байгаа. Тийм байна. Тий. Гадныхан булынхаа манай орчин нөхцөл тоосчлт те агарын одоо хөдөө халуун болон бүх зүйл одоо бичээстэй байдаг. Баждаг тэр нөхцөлүүд мэдчихэв. Харин гагцхуу дид бүтц ямар вэ гэдгийг бол сайн мэдэхгүй байж магадгүй. Бид нар бол нарийн судалгаа, суурь судалгаа гэдэг нь эссе хийхэд хамтрая гэвэл бас үгүйх газар байхгүй л үдээ бас. Өөрсдөө ингэ судлаад байна гэдэг. Маш их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хүмүүс нь бэлэн байх хэрэгтэй. Тийм байна. Тэгээд нэг зорилготой байна. Ер нь нөгөө боловсон хүчнүүдэд бэлтгэх хэрэгтэй байл тий. Тэгэхээр одоо юу гэдгийг төр засагч нь одоо ингээл онцлогтой сурсан хүүхдүүдийг за эсвэл ерөнхийлөгчийн илгээлт гээл тий. Маш олон хүүхдүүдийг жилдээ ингээд сургаж штэ. Жилдээ 300 хүүхэд тий. Аймаг сум суурин болгоноос нэг хүүхэд ингээд сургаж байна. 300 400 хүүхэд сургаж байна. Тэгэхээр энэ сургаж байгаа чиглэлүүдэд иймэрхүү дэд бүтцний чиглэлийн, инженерингийн чиглэлийн хүүхдүүдийг бас хүчээр мэргэжлийн энэ чиглэл рүү явуулаад эднэрийг нь илүү дэмждэг болгоод тий нөгөө төрийн сангийн зээлийг нь төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүд нь авдаг биш тий. За эсвэл энэ яг Монгол улсад хэрэгцээтэй байгаа суурь мэргэжил эзэмшиж байгаа ийм залуучуудыг дэмжсэн байдлаар олгодог бол одоо ирээдүйд бид нэр технологийн салбар маань энэ дата төвийн ч гэдэг юм уу тий энэ бусад энэ дэд бүтцийн салбар маань бол илүү хөгжих байх л да. Тий. Ингэж харж байгаа. Одоо ингээл AI гарч ирээл ингээл хүмүүс ажлын байрыг булаана гэж яриад байгаа шүү дээ. Яг дата центрт ажиллах яг гараараа юм идэг тий мэргэжлийн автоматжуулалтын ур чадвартай инженерүүд бол AI болох боломжгүй. Тэгээд залуучуудын үйлчлэх гэдэг нь ихэр тий. Одоо энэ хөргөлтийн инженер тий цахилгааны инженер, автоматжуулалтын инженер, электроник инженер бол AI оруулах боломжгүй. Яагаад гэвэл яг тэрийг өөрөө гардаж хийдэг учраас хүний оролцсон ихтэй ажил учраас. Би бол тэгж харж байгаа. Тэгэхээр бас энэ чиглэл рүү дэлхүү сурвал бас ирээдүйтэй. Хизээч хинч одоо чиний ажил юм болоод. Мэдээж яг үеийн ашиг тооцоолол хийж болно. Гэхдээ яг жинхэнэ гараар хийж ажиллах болох боломж болж байна. Мониторинг нь бол AI хийгээд өгч чинь. Мониторинг нь AI хийж чинь. Тооцоог нь AI хийж болно. Жинхэнэ угсралтыг ч одоо хийх боломжгүй шүү дээ. Тийм байна. Тэгэхээр бол энэ чиглэлээр сурж байгаа хүмүүс бол маш давуу талтай. Хизээч одоо юу гэдэг болгохдохгүй тий. Тийм боломжтой. Тийм байна. За ер нь бас хөрхөн цаг гарan хоёлаа ярьчлаа. Тэгээд нэлийн олон сэдвүүдийг хамруулаад за дата төвтэй холбоотой чухал тоо мэдээллүүд за тэгээд Монголд болж байгаа шин соргог зүйлүүдийг хуваалцсан. Тэгээд Батанбэрлэлдээ баярлалаа. Тэгээд дата төвийн за энэ нарийн мэрэгжлийг за яг дата төвийн инженер гэдэг мэрэгжил бол одоо юу гэдэг их сургуульд нь сураад төгсдөг мэрэгжил бол нэг байхгүй бах тий илүү цахилгааны хөргөлтийн тий за тэгэл энэ одоо юу гэдэг дэд бүтцийн технологийн инженерүүд систем серверийн инженерүүд админууд бол ингээд дата төвийн болоод ингээд хөргөөд ингээд явж байгаа. Тийм тэгэхээр энэ хүмүүс бол илүү бас олон болж ийж бид нар манай технологийн салбар бас дэд бүтцийн хувьд хөгжих болов гэж бодож байна. Тэгээ олон дата төвүүд бас нээгдэж байна тий. Гэхдээ бид нар миний зүгээр одоо хувь хүний бодлоор том группүүд бүгдээрээ нийлээд тий ийм олон улсын тайр 3 4-т хүрсэн хэмжээний дата төвийг Монголдо байгуулад
тэр сертификат аваад Монголоо дэлхийд таниулаад явбал илүү зүгээр байх. Тэгэхгүй одоо ингээд нөгөө дата төвийнхөө дүүргэлтийг хийж чадахгүй ингээд явж байгаа хоорондоо өрсөлдөд байгаа ч байж магадгүй. Ер нь нөгөө талаас харуул. Тий. Тэгээд бүгдээрээ Улаанбаатартаа шавцсан байна. Зориг гаргаад өөр нэг газар тий одоо дата төвийн илүү том дата төвийг ингээд байгуулад явбал зүгээр болов гэсэн бодол байна. Тэгээд энэ чиглэлийн инженерүүд бол маш олон бэлтгэгдэж гарах ёстой гэдэгтээ бол үнэхээр санал нийлж байна. Тэгэл яг ер нь бол маш их хүмүүс хэрэгтэй байна. Тий. Одоохондоо аюу цөөхөн байгаа. Ерөнхийдөө бол цахилгаан сурчдын инженерүүд л дата төв төр ерөнхийдөө бүх ажлыг универсал болсон хийж байгаа. Тийм ихийг шаардаад байгаа байхгүй цаанаас. Яг ингээ гадны том дата төвүүдийн захирал удирдлагуудын яг арийн бэкграундыг харахад цахилгаан юм механик сурт. Тийм үс. Тийм байна. Тэгэхээр ер нь бид нар яг илүү дэлхий рүү гарах тий. За технологийн салбараараа илүү мөнгө олох, олон улсад танигдах гэвэл энэ дэд үтсний чиглэлийн инженер техникийн ажилтнуудаа бэлдэх энэ бол илүү чухал юм байна. За тэгээд манай ер нь энэ одоо сешний дараагийн хэсэг бүлэг дугаарууд бол дандаа технологийн боловсрал талын контентууд яриануд хийгдэнэ. Тэгэхээр энтэй маань ч гэсэн ер нь бол уягдах юм байна гэж бол би харлаа. Зүгээр дараачихаа зочдтой ярих сэдвийн нэг хэсэг бол ийм инженерингийн чиглэлүүд илүү л одоо нэг ийм програм хангамж гээл одоо IT гээл хүмүүс мэдээд байдаг болохоос гол чухал инженерингийн мэрэгчлүүд хэр чухал юм бэ? Эдгээр ер нь ямар төвшөнд байгаа юм бэ? Бид нэр хэрхэн бэлдэж чадж байгаа юм бэ гэдгийг бол ярилцаж асуух нь бол маш чухал юм байна гэж бол бодлоо. Тэгээд Дэмбэдээ цаашдын ажилд нь бас өндөр амжилтыг хүсье. Тэгээд энэ чиглэлийн community-гээ улам өргөн болгоод за тэгээд Монголоос олон улсад одоо пейперүүдээ бичээд Монголынхоо орчин нөхцөлийг судлаад тий ингээд Монголоо дэлхийд таниулах энэ үйлсийг бас хийгээд гар бие оролцоод яваасаа гэж хүсмээр байна. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Ямар ч гэсэн гоё үг хэллээ шүү дээ. Ямар ч гэсэн тэрийг бол зорж байгаа. Ер нь бол бодоол тэгэл ганц нэг үг буулгаал яваад байгаа. Ер нь бол community-г үүсгээд хамтран сайхан юм хий гэж ер нь бол зорж байгаа бодож байгаа. Яг энэ бол жоохон юм эхэлсэн байгаа. За тэгэхээр манай одоо 7-ыг юу гэдгийг сонсож байгаа одоо энэ чиглэлийн сонирхолтой хүмүүст бол бас уриалга хийж болно. Тэгээ илүү олон хүмүүс одоо сонсох байх гэж найдаж байна. Тэгэхээр чи мэрэгжил нэгтүүдтэй хандаад уриалга хэлээрээ. За ямар ч сан одоо энэ уриалгыг одоо хэлэхдээ завшин олгосон танай хамт олонс баярлалаа гэлж тий. Тэгээд ер нь бол яг өсвөлд их сургуулийн багш нартай очиж уулзж байгаа би бас нэг юу тавьж боддог. Нэг танилцуулах юм хийж боддог. Тэгээ ер нь жоохон багаас нь жоохон бэлдээ гэж боддог хүмүүсийг. Тэгээд хэдүүлээ ямар ч сан юу яа тий. Надтай нийлээд ингээд хатраа судалгаа хийх юм биелжүүлээд шүү. Би бол яг тэн дээр өөрийгөө одоо илүү цагаарч байгаа босгоод ингээд тийм бодолтой байна. Судалгаа хийж бодож. Тэгээд бэлэн судалгаатай байж идлээ. Бэлэн байж ялваа юмд тий. Бэлтгэлгүй үйл цаг удаан цагийг зарцуулна тий. Бэлтгэлтэй байх юм бол бид бас боломж гарч ирэх болов гэж харж байна. Тэгэхээр би бас нэмээд хэлчихье тий. Дата төв дээр ажилладаг, дата төвийн чиглэлээр сонирхож байгаа залуучууд за ер нь дата төвийн цахилгаан эрчим хүч, агаар сэлгэлтүүдийг хэрхэн хийх үү гээл тий. Янз бүрийн зүйлүүдийг ер нь хэрхэн хийх үү. За Монголдо үнэхээр дата төв байгуулахад ер нь боломжтой мөгүй юу гэдэг чиглэлийн судалгаануудыг хийх гэж байгаа. За тэгээд хоорондоо хамгийн гол нь мэдлэгээ хуваалцах ёстой, мэдлэгээ ширлэх ёстой. Тэгжиж бид нэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүд болж чадна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дата төвүүдийг бий болгож чадна. Тэгэхээр би Монгол улс жоохон тий цомхон нэг мэддэг. Гэхдээ ингээд тусдаа байгаад элгүй хоорондоо нийлээд community болоод за тэгээд ингээд нэгэндээ мэдлэгээ хуваалцаад, туршлагаа хуваалцаад
Тэр нь нөгөө талдаа одоо юу гэдгийг илүү туршлагатай байгууллага нь дараагийн байгууллагынхаа дараагийн инженерүүдээ сургаа явдаг тий илүү үйл ажиллагааг нь сайжруулад явахад бас дэм тус болоо явах болов гэж бодож байна. Тэгэхээр дата төвтэй холбоотой, дата төвийн дэд бүтцтэй холбоотой community үүсээсэ гэж бол би бол төлөвийг хүсэж байна. Тэгээд тэр community нь өөрөө төр засагтайгаа холбогдоод тий за биднэрт ийм боломж байдаг, ийм байдаг гэдэг энэ бусад хүмүүст яг дата төвийн бодит энэ нөхцөл байдлыг маш сайн ойлгуулж авах нь бол илүү чухал байна. Тэгэхгүйгээр бид нэр ингээл тэнгэрийн зүйлүүдийг яриа л те ингээл мөрөөдөд байдаг. Гэтэл юу тулгамдаад байгаа юм? Яагаад байгаа юм? За үнэхээр тэр 5 дугаар цахилгаан станц нь те үнэхээр тэр цахилгаан станц нь Улаанбаатарт байх хэрэгтэй ч юм уу ч юм уу гэдэг зүйлүүдийг хүртэл энэ одоо хаашаа явж байгаа вэ гэдгээс хамаарч бид нэр маш судалгаануудаа хийж шийдвэрүүдээ оновчтой зөв гаргаж авах хэрэгтэй болж таарч байна. Тэгвэл дараагийн том цахилгаан станцыг бид нэр хаана барих юм? Тэ? Тэрэн дэгүүл үнэхээр дата төв гэж бодогдоод байгаа барьмаар байгаа тэр газар дээр барья л та. Тэгээд тэн дээрээ дата төв хий л та тий. Тэрийн шийдвэрүүдийг ер нь гаргахад та бүхний энэ одоо тусад нэмэр энэ судалгаа бол маш их үнэтэй хувь нэмэр оруулна гэж би хувьдаа бодож байна. Тэгээд цаашдынх нь ажилд амжилт хүсье гэж хэлмээр байна. За баярлалаа. Ямар ч сан нэлээ эхлүүлнэ. Тэгээд эхлээд явцсан байгаа ер нь л тий. За ингээд бидний яриаг тухлан сонссон үзэгч сонсогч та бүхэнд баярлалаа. Тэгээд манай энэ удаагийн дугаарын ивентгэгч Тино Супрот байлаа. За Тиногоо татаад таксигаа бариад хөргөснөөс нь төрөл бүрийн зүйлийг AI-ийн тусламжтайгаар аваад ингээд төлбөр тооцоогоо хийгээд хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа.